Монголын залуучуудын холбооны залуучуудын хууль эрхцэн хорооноос зарим хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах, тоодруулбал улс төрийн намын хатуу гишүүнчлэлээ татгалзах наачлагыг гаргаж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ихэнх олон залуучууд та бүхэн өөрсдийнхөө найз нөхдөөс, ангийнхаа хүүхдүүдээс ингээд асуугаад үзээрэй. Тэгж байгаа тэр нэг яагаад тэр нэг хурал дээр нөтсөн чинь тэгэл элссэн штэ гэх. Тэгэхээр тэр бол маш басив хэсэг байхгүй. Итгэвтэй байгаа хэсэг нь бол маш цөөхөн. Энэ намуудын хуулиа та нар эргэж хараач. Намуудынхаа тогтолцоо юмыг дахиж шинжилээч. Намаа ерөөсө хатуу гишүүнчлэлгүй болгоод өчөөч. Магадгүй хариуцлага тоосдог хатуу гишүүнчлэл байх хэрэгтэй гэж үзэх юм бол 40 хүртэлх насны залуучуудыг энэндээ битгий оруулаач. Тэр залуучуудыг өөрсдийг нь боловсроход нь, хөгжиход нь, бизнестэй болоход нь цагийг илүү их зарж өгөөч. Залуучуудын холбооноос санаачилж буй энэхүү төсөл улс төрийн намын тухай хууль, авилгатаа тэмцэх тухай хууль, хэвлэл мэдээлэл хэрэгжлээний тухай хуулиудын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байна. Тухайлбал улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын хатуу гишүүнчлэлээ татгалзах, намын хатуу гишүүнчлэл бус дэмжигч гишүүдтэй байх тогтолцоог дэмжих, улс төрийн намд иргэдэд төрийн бус байгууллага хэлбэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг асуудлууд багтжээ. Мэдээж бид нар энэ саналуудаа одоо гаргаад улсын хурал дахь залуучдыг дэмжих лобби бүлгэрээ дамжуулж аль биесээр албажуулах ажлуудыг эхлүүлнэ. Дээр нь бас улсын хурал дахь залуучдыг дэмжих лобби бүлгийн гишүүдээрээ дамжуулж улсын хуралд өргөн бариулна. Тийм учраас энэ бүх процессын явцад бол тэр хууль ямар түвшинд явж байгаа, яаж хийж байгаа талаар мэдээллүүд бол мэдээж гарч ирэх байх. Эдгээр хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг улсын хурал дахь залуучдыг дэмжих лобби бүлгээр дамжуулан өргөн барих юм байна.